За сайн байцгаана уу. Манай гал мах бодтой хонь арслан номын ордныхны маань 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 19-ний хооронд 7 хоногийн ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За гал мах бодтой улсуудынхаа одоо картыг би нэлээд харьцуулаа л да. Тэгэхээр энэ дээр нэг юм байна л да. Энд одоо ингээд бүх найтууд одоо энэ баатрууд бүгд ингээд гарцсан ганцхан одоо Knight of Swords буюу одоо сэлэмний баатар байхгүй ч. Тэгэхээр энд орхон юм байл. Харсан. Тэгэхээр зэрэг би энэ дээр юу харж байна гэхээр зэрэг манай одоо гал мах хоттой улсууд одоо дандаа л нэг юм ижил тайпын хүн татаад байгаа нь харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг дандаа л юм найтууд. За тэгэхээр зэрэг энэ хайр сэтгэлийн асуудалтай холбоотой энэ сэтгэл зүрхний юм харагдаад байна л да энэ капснуудтай. Тэгэхээр зэрэг одоо яг ганц би энэ дээр одоо хүүхэд эффектийн хүүхдийн асуудлууд яригдсан байгаа учраас би энэ дээр одоо single mother юм уу single father байна л гэж харж байна тий. Одоо single им age аваад тийм ээ. За энэ дээр одоо дандаа нэг юм тайпын хүмүүсийг татаад тэгээ одоо өөрөө энийхээ учрыг олохгүй. Тэгэхээр зэрэг энэ найтууд бол одоо маш их action oriented people байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг эдгээр маш их хөдөлгөөнтэй тийм ээ. За найтууд бол одоо их эр зоригтой одоо юу чим одоо би станерэ тэрнээсээ салаа суучих. Эсвэл одоо чамдаа би харт их тийм мөртлөө яг амьдрал дээр одоо амьдрал бүтээн байгуулах амьдралын одоо ийм шуурганд бол жоохон нэг тэр тал дээрээ нэг жоохон юун дутуу байдаг л да тийм ээ. Одоо амьдралын шуурганд хамт шуурах тийм ээ. Одоо хамт одоо осол аюул одоо бартаа замыг туулах ийм тал дээр нэг жоохон дутагдaltaй байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо ийм найтууд одоо ийм олон ийм найтууд одоо сонголтч байна шүү. Тэгэхээр дандаа нэг ийм тайпын хүмүүс татаад ахаар зэрэг одоо энэ дээр одоо та өөртөө дүгнэлт хийхээр харагдаж байна л да. Тэгэхээр одоо энэ дээр залхсан, зөвхөрсөн байдал харагдаж байна. Тэгэхээр зэрэг дандаа ийм ижил тайпын хүмүүс одоо яагаад бэ? Энэ дээр одоо бас нэгнээс нь болж байгаа л харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо ийм найтууд одоо ийм ижил тайпын нэг ийм хүмүүсийг одоо яг л энэ шар устай, энэ бор устай, энэ хар устай гэл ингээл явж байна л та. Гэхдээ яг утхан цаанаа хүн нь одоо ч гэдэг юм уу нэг л тайпын хүмүүс. Тэгэхээр энэ дээр одоо зөвхөрл ирэхээс яах вэ тийм ээ. За одоо энийг орхиод урагшлах юм шийдвэр гарч байгаа юм шиг харагдаж байна. Энэ одоо үнэхээр ядаргаатай байна тийм ээ. Яагаад би одоо дандаа ийм ижлэхэн иймэрхүү улсууд татаад идэг. Тэгэхээр энэ дээр одоо хүн нөгөө миний би ярих гэж яриад байдаг нэг юм байдаг да. Одоо дотор хүнээ та өөрчилж өөрөө өөрчлөгдөхгүй болвол та нэг ийм л хүмүүсийг татсаар л байх болно. Тэгэхээр одоо энэ дээр нэг их тийм одоо desperate тийм ээ одоо юу гэдгийг одоо энэ одоо хүн одоо сэтгэлийнхаа мухард за энэтэй би нэг сайхан хөгжилтчихье гэсэн үе хүнд байлгүй л яг. Гэхдээ энэ дээр одоо найтууд бол бас нэг жоохон итгэл төрүүлдэг. Тийм ээ амьдарчихмаар юм итгэл төрүүлдэг. Тэгээд миний түрүүний хэлсэнчлэн асуудлууд гардаг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас дотороо одоо жоохон өөрчлөгдмөр байна тийм ээ. Одоо хэрвээ таны одоо ноён гарч иртэл таны одоо ханхуу гарч иртэл тийм ээ. Та одоо хүлээх хэрэгтэй ч гэдэг юм. Одоо энэ дээр би харж байна л да. Энэ дээр new love байж байна. Энэ бол харин сериосны харьцаа үүсэх магадлалтай байна. Шин. Тэгэхээр энэ дээр одоо бас өөрөө хүүхэдтэй байдаг, та хүүхэдтэй байдаг. Ингээд дундын хүүхдүүдийн асуудал, амьдрал, гэр орон, ажил төрөл гэдэг ирэхээр зэрэг
найтууд одоо шантардаг юм уу эсвэл жоохон муухар байдаг тийм ээ. Тэгэхээр ийм учраас одоо та дотроо бас яагаад би ийм хүмүүсийг татаад байна тийм ээ. Ингээд дотор хүний нэг өөрчлөлт дотроо өөртөө жоохон ажиллаарэ гэж би зөвлөх гээд байна. Та дотроо өөрийгөө өөрчлөхгүй бол та ийм хүмүүсийг татсаар л байх бол. Тэгэхээр таны одоо night бол одоо таны стандарт гэдэг юм уу, тантай одоо нийцэл одоо хэр байгаа юм. Та одоо ойлгочихсон байгаа харагдаж байна л да. Тэгэхээр тантай нийцэл муутай эсвэл одоо үнэхээр амьдрал зохиох гэхээр ингээд эсвэл одоо танд night-аас илүү одоо хүчтэй хүн, танд ноён хүн хэрэгтэй. Танд хаан хүн хэрэгтэй. Таныг одоо хамгаалж авч явахад тэгтэл одоо та адилхан та night-аас хүчтэй байж иж одоо night гэдэг бол одоо ноён хүнд хаан хүнд үйлчилдэг ийм одоо утга нь тийм шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрв та хаан суудалгүй одоо хаан одоо тийм позишн танд байхгүй байгаа бол night-тай байхад хэцүү. Тийм учраас одоо энэ дотор хүний өөрчлөөч, өөртөөгөө ажиллаач. Тэгээ одоо энэ дээр бас нэг ямиг ингээд зөвхөрсөн байгаа. Энэ хэцүү харагдаж л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо дотроо өөртөөгөө одоо яагаад ийм би хүмүүсийг татаад байна гэдэг дээр нэг жоохон ажиллаарэ. Тийм ээ, энэ бол одоо энэ хүмүүс өөртөө чам дээр гүйж ирээд байгаа юм биш. Та л өөрөө татаад байгаа. Тэгэхээр та одоо хэдийгээр одоо харахад царайлаг сайхан хүчтэй зөрөгтэй сайхан биетэй байдаг ч гэсэн одоо амьдрал дээр одоо тэрэн жухлуу эсвэл одоо тань болох хүн жухлуу та энэ бүхнээс залхсан бол одоо бас нэг шинээр харж шинээр ойлгох цаг нь иржээ гэсэн. За ийм мессеж өгж байна. За би түрүү хэлсэн дээр шинэ хүн байна гэх. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо та бас л нэг night-ыг явуулсан харагдаж байна. Одоо энэ дээр зөвхөрсөн би яагаад дандаа ингэж байгаа ч юм иймэрхүү юмнууд харагдаж байна. Тэгэхээр би танд одоо сая учрыг гаргах гэж хичээлээ тийм ээ. За энэ дээр одоо хэлсэн байна л да. Танд одоо ямар нэгэн одоо тусламж хэрэгтэй байна. Танд одоо гайданс хэрэгтэй байна тийм ээ. Зөвлөгөө өгөх хүн тусламж хэрэгтэй байна гэж гарсан байж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр одоо хэрэг танд одоо тусламж хэрэгтэй байгаа бол одоо сэтгэл зүйч дээр очдөг юм эсвэл одоо өөртөө туслах одоо өөрийгөө хөгжүүлэх номнууд авч уншаарай гэж би зөвлөх байна. За ийм үйл явдлууд болох нь. За энэний хажуугаар одоо хүүхдүүдийн энэ дээр одоо бас хүүхдүүдийн асуудал тавигдсан байна. Тэгэхээр энэ дээр бас одоо өөрийгөө хайрлах love yourself first гэж гарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо эхэлж одоо өөрийгөө хайрл тийм ээ. Тэгээ хүүхдүүдээ одоо хүүхдүүдийн асуудал өөрийгөө ихэнд нь тэгээ хүүхдүүдээ тэгээд одоо дараа нь одоо танд үйлчлэх таны амьдралыг одоо тусламж дэмд болох ийм хүнийг хайгаарэ тийм ээ. За ийм зөвлөгөө байна шүү. За энэ дээр одоо бас та одоо ийм хувийн амьдралд чинь ийм юм гараа зогсохгүй энэ дээр одоо бас ажил дээр өөрчлөлт гаргасан харагдаж байна л да. За энэ дээр ажил асуудалтай одоо та шийдэж чадахгүй одоо хийх үү болох уу эсвэл өөр ажил хайх уу болох уу ч гэдэг юм уу ийм эргэлзээнүүд харагдаж байна. Тэгэхээр зэрэг би энэ дээр харж байна л да танд одоо илүү таныг одоо хүндэлдэг эсвэл ажлыг одоо таны хөдөлмөрийг арай илүү өндрөөр үнэлэх ажил болцсон байгаа харагдаж байна шүү. Тэгэхээр одоо эргэлзэлгүй шинэ ажилд сонгох ч гэдэг юм уу эсвэл энэ ажил чинь одоо танд тохиромж муутай таныг одоо ийм стресст оруулж эсвэл нэгэн хэвийн санагдаж ийм уйтгартай эсвэл одоо та ингээ frustrated тийм ээ одоо хэцүү туйлдсан ийм байгаа бол одоо өөртөө жоохон өөрчлөлт хийгээд ажил төрлөө солиод үзээрэй гэсэн ийм мессеж өгж байна. За ингээд та бүхэн одоо илүү одоо сонирхож хувийн уншлага авахыг сонирхох юм бол миний одоо Facebook page болох Монгол Star тайраад орж мэдээлэл аваарай. За ингээд баярлалаа. Баяртай.